Монгол улсад өсвөр насны хүүхдүүдийн 64% нь хеликобактерийн халдвартай байна. За иймээс нийслэлээс хеликобактертэй тэмцэх ажлыг энэ сараас эхлүүлж байна. За энэ ажлын хүрээнд 9.8 тэрбум төгрөгийг зарцуулж улсын сургууль цэцэрлэгийн аяг тав гугаагч зариутгагчаар хангана гэлээ. За харин хувийн сургууль цэцэрлэгт стандартын шаардлага тавьж ажиллахаа онцоллоо. Гэр бүл асран хамгаалагчдын хувьд хүүхдтэйгээ халбах сэрээгээ дундаа хэрэглэх нь элбэг байдаг. За энэ нь өсвөр насны хүүхдүүд хеликобактертэй болох үндсэн шалтгаан болж байна. За иймээс өдөр тутмын хэрэглэгдэхүүнийг тусад нь байлгах шаардлагатайг амар төвшин шүүмжиллээ. Ахуйн орчинд бид нэр хеликобактергүй орчин бүрдүүлэх ёстой. Дотор хувцсынхаа ариун цэврийг хангаж явж чаддсан шүү дээ, тийм ээ. Тэрийг хольж утгаад байдгүй. Яг тэрнтэйгээ адилхан энэ халбаг сэрээ тавгийн асуудал авах ёстой. За энэ зөвлөмж нь хаанаас гарч ирэх вэ? Одоо нэг бие зохиочод байгаа юм шиг. Энэ зөвлөмж нь өөрөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүх нэгэн сургалтууд нь ингэж явагдах юм. Хүүхдийг хеликобактериас урьдчилан сэргийлэх ажилд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан хамтран ажиллахаар болсон. За тэгвэл нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн зүгээс хеликобактерийг багасгах хөтөлбөрийг боловсруулж хэрэгжих явцад нь арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Бид нийслэлийн засаг дарганд хамгийн газартай ахуйн амын сайн сайхан байдал, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын чиглэлд хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр харилцаа ойлголцлын санамж жижигт гарын үсэг зурснаар нийслэлийн хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, усан хангамж, эрүүл ахуй, ариун цэвэр, сэтгцийн эрүүл мэндийн байдал, хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллах үндсээ тавьж байна. Цаашид бидний хамтын ажиллагаа нийслэлийн, орон нутгийн болон үндэсний түвшинд улам цэцэглэн хөгжинэ гэдэгт итгэж байна. Эхний удаад улсын болон хувийн сургуулиудад халдвар хэр байгаа талаар тодруулж суур тоогоо авснаар эмчилгээ эхлүүлнэ. За мөн эцэг эх асран хамгаалагч нарт гэр ахуйн орчинд хэрхэн ариутгал халдвар хамгаалал хийх талаар танилцуулга хийж байлаа. За дашрамд дуртахад энэхүү ажлын хүрээнд папиллома вирусын эсрэг дархлаажуулалт, үе тэнгийн дээрлэхэлтийг зогсоох ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.